За сүүлийн үед бас манай монголчууд за уяачид энэ эрлэг задварыг хушуурах боллоо. Энэ дээр бас таны бодол юу вэ? За эрлэг задвар малж үзээгүй хоо. Ер нь амьдралаа сургаж харахтууд эрлэг задвар бас сайхан гоё хорднууд мэдээж яар. Тэгсэн эдлэгээ абдууны үржилдгэнд бас онцгой санагдаад байна. Ажиглаж багт. Амархан одоо эмнэг өвчин тусах юм. Эдлэгээ муутай. Тэн дээр манай одоо орчин үеийнүүд энэ мормолоо идлэх явдал бас багс л да. Ийм учраас энэ эрлэг задварыг заавал оролдох нь зөв юм байна л да. Би өөрөө эрлэг задварууд бол сайн биш. Тэгэхээр сүүлийн үед энэ яг эрлэг Монголоор нь ялгаа уралдаж байна. Гисэн эдээс одоо энэ бол нэг төдийлөн одоо амжилтанд хүрэхгүй шүү дээ. Одоо тэгэл эрлэгзмээр Монголд мөрт уралдаал одоо төрийн наадам айр гэж төрүүлээд өнөөдөр тэрнээс үүдэлтэй одоо хэрүүл тэмцэл маргаан одоо тэгэл одоо зарим үештүүд бол одоо наадамд уралдахаа болох дор хүртэл одоо эргэл жирийн малчид үрдэл одоо очиж уралдах чадахгүй хэмжээд очиод байна шүү дээ. Яа тий. Тэр үнэ одоо тэгээд энэ мөрийг ангилж ус тэрийг мэддэг комиссионч мэддэг байсан байна. Ер нь тэр тал руугаа бол зарим наадмууд өтгөө болоод байдаг учраас манай малчдын зарим нь дургуй хөдөлдөг үнэ. Тийм учраас одоо энэ төрийн наадам гэдэг чинь бүгдээрээ баяр цэнгэж байдаг. Хүн болгоны наадам шүү дээ. Наадам гэдэг чинь тэрний одоо тухайн үеэл одоо баяр ёстой дээ. Тийм учраас энэ эрлэг уралддаг юм аа. Тэрийг одоо ангил зааглаж л тэг хэрвээ маргаангүй сайхан уралдвал наадам төрийн наадам сайхан бол альч сумыч аймгич улсч байна. Энэ бол одоо тогтмол чадахгүй. Тэгээд одоо заримдаа ухрааж барьдаг. Энийг л одоо нэг чигт нь оруулах юм бол наадам сайхан болох юм байна. Таны бодлоор ер нь эрлэг задвар гараад уралдчихж байна. За. Монгол адуу одоо тэлэх нэг асуудал байна. Энэ өдрөл одоо бас уяачтай болон моринд уяачтай хөдөлмөр болон энэ цаад моринд өдрөл одоо их хортой байх та. Хортой. Тэр чи богино зайд уралдаг адуунууд ч нь бол тавилт төргөн бөгөөд олж холын зайд бол өөр. Тэгэхээр энэ тавилтаараа бас морийг тэлэх ажил бий. Манайхан ч одоо авраг тийм авраг сум ямар нэг авраг мөртэй бол баг тастай морийг нэг үе манийг баг багт уралдуулгүй байлаа шүү дээ. Одоо бол наадам одоо хийгээд газрын цараа богисон баг хамаг уралдаад байдаг. Тэрнтэй адилгүй. Энэ эрлэг задвар гэдэг чинь бол тавилт. Тэгээд эрлэгзээ мэдсээр байтал одоо уяач бол хүн мэдж байгаа шүү дээ. Одоо тэр морио бол тий. Энэ миний энэ бол одоо тэр араа одоо азарганы одоо төл одоо тэгээд ийм юунаас гарсан гэ өөртөө л мэдж байгаа. Тэгээ мэдсээр л мордуулаад байна шүү дээ. Тэр чинь энэ одоо тэгэхээр одоо хүмүүсийн өөрсдийн ухамсаар одоо ухамсар цаглаагт энэ мөрнийхээ уралдааны соёлыг л хүндлэхгүй л таалагддаг шүү дээ. Эрдэл тэр нүдэнэ дураараа загнадаг юм бол эрхчүүдөө байдаг. Тэр хүндтгэл яах юм бол аль аль нь эмээж тэр нам дурмэрэнд яаш шүү дээ. Уралдуулах шүү дээ. Тэгээд одоо хонь эцгүй чи дураараа загнаж байгаа хэлбэл дээ хамааг уралдуулж байгаа чинь. Энэ сумын наадмч аймагаас уцаагаас төрөл баяр шүү дээ тийм ээ. Ихтэй дазар гарч байх чинь бүх гараад талуудаа гарч байдаг ясуудтай гэж. Сор харвч л байдаг. Энэ төрийн наадмын ясууддаг бол сүүлд алдагдаад байгаа л да. Тэгээд наадмын талуудаар үзэгч цөөрч байдаг. Энэ төдөл мөлөнө төрийн наадмын ясуудыг бас алдагдуулж байгаа л дээ. Монгол адууны ер нь одоо бас гайхамшиг дэвшүүр гатуучлалын талаар бас та Монгол адуугаа нэг сайхан магтуул ер нь бас одоо насаараа олон жил морь үйсэн уяач хүний за морьны төлөөс бүх насаа зөрүүлсэн үед бас Монгол морь нэг сайхан магтаж одоо юу яриул таны хувьд их л олон юм байна.
Би бас Одоо тооны юм. сурагч байх чинь даагаар хичээл явдаг байж тэр үед. Тэгэхээр даагаас нь даг шүтлэнгээ шүтгэдэг нь бол шүтлэн насандаа одоо шүтэлдэг шүтэн унж хэвэр шүү дээ. Даагандаа бол хач суугаад даагандаа юм уу дагсаад өгдөг чинь хичээл нэгэн цагт. Тэгээд унаа сайтаа болоод ирж дааганд. Тэгээд томроод ирнэ. Шүтлэн шүт даагандаа гэж. Тийм унаар ажиллаудаа машин техникч илүүгсэн. Тэр унаар ажиллах сүүлийн үед байхгүй болчиход ингээд яваад тэрнээсээ 30 км газар дүүчээд даагаараа явдаг байсан шүү дээ. Би одоо тэр хажуу сумын 5 дуурайгийн хүүхэд байсан. Би чинь хагцсан тараад нэгтгэе өглөө даахтаа 10 гаруй нэг төрсөн хүүхдүүд ирдэг. Тэгээ намрын даагаад чи орой шөнд нь уучнаад өглөө орой 2 идүүлээ тэгээд тавьт. Ялангуяа одоо намрын охин даа гэдэг нь их эрэмгүй сайн шүү дээ. Охин даа унаар илгээд шаардлагад. Ер нь гүйд бас унаар гүйчүүд ингээд цагчсэн мөрнөөс илүү хөдөлгөөд авдаг шүү дээ. Монгол одоо гэдэг шиг ааш. Тэгээд сүүлийн үед ер нь даагнаас нь ухаан чөдөрлөө байхдаа энэ чөдөр гэдэг нь мөрийг бөхчүүлдэг гэдэг байхгүй юу? Нэг чинь чөдрөөс хөлөө мослохын тулд янз бүрийн унаа ирнэ, ойчин бүтэн янз бүр. Тэгээд адуу хөл мөл аавна гэж байхгүй. Монгол одооны идэлгээ гэдэг. Одоо тэгээд госын дааг шүтлөөрийн нүчээ хэвэн даагсан тийм хатар явж байгаа. Тэгээ амархан галтэрч гэмтэж хөлөө бэртэж байна. Идэлгээ дутж байна. Идэлгээ сайтаад гэдэг барагтай юмд юу яахгүй. Эндэж гэмтэж байна гэж байхгүй л да мөрөд. Монгол одоо ирдээ зүтгэх тийм сайн биш. Яагаад сайн биш гэж хэлдэг юм зүйл. Тэр байгаад хэжээлийн тусгай идэлгээтэй болчих. Манайхан бол энэ хээрийн бэлчээр тэрийг тэжээж чадахгүй. Нэг Монгол одоо бол баг өвсөр тэжээрээс авдаг. Тарга твэрээс хадгалдаг. Тийм одоо байхгүй. Тийм учраас дэлхийн 2 дугаар одоо энэ Германыг болгож авах чинь түүгийн Монгол одуугаар л Монгол марунад босгосон юм дээ тэр ялтын түүгийг. Энтэй байдаг. Монгол одооны гайхал шиг гэдэг бол нөхцөлгүй түүх намтар их байна. Тэгээ нэрлэж ер нь хээрийн бэлчээр хаадаг ирдүүцүүд онц тусгүй маа. Энэ одоо цагаагаар энэ болчихгүй юм бол ирдэж одоо тэсэхгүй. Дэвчээр юу? Дэвшрэх тууч бот. Зэн тэжээгээд энэ тэрнүүд сайн гэх мэт. Монгол одоо гэдэг чи одоо юу яадаг гэж байна шүү дээ. Тэнгэр болоход гүүгээ явуулахгүй. Хэрэг яваад ирлэхэд гүүгээ хөөгд ирдэг гэж байна шүү дээ. Бүгдүүлээд хөг. Тийм онцлог. Нэг 2 дугаарт Монгол одоо сайн Монгол газар гэдэг чинь төлөө харахгүй. Тийм бүр дадалж шүү дээ. Эрхэн төлөө. Тийм газарт манайд бай. Монгол газарны хин гэдэг өөр. Тэгээд тэр чинь чон нохой бүх юмнаас л Монгол газар юм хамгаалдаг бай. Тэгээд Монгол одоо гэж миний л одоо бариадлаад ингэж багч зогсоогоо саяхан дараа нэг зогсоогоо тэрнээс илүү явна. Улмал явна чангараад таах шүтлэн. Эдлгээр бол махаад. Энэ сайхан хэмжээд Ахмад Уяач хөвдөл дэмжиж байна. Улам сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл эрийн гурвнаад мөр уралдаа бол сайхан болно, соёлтой болно. Өв уламжлал хамгаалж ирнэ.